Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны хайр дурлал төрлийн Office Romance киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Jake Cruz гэх бүсгүй нь Air Cruise компанийн гүйцэтгэх захирал бөгөөд нэг өдөр Larry гэх залуутай зөвхөн ажлын асуудлаар л уулзахаар болно. Гэвч саяхан эхнэрээсээ салсан Larry энэ уулзалтыг болцоо гэж андуурчээ. Харин Jake түүнийг буруу ойлгосныг нь шууд л залруулж ажлынхаа талаар ярьж эхлэв. Ярины үеэр Jake Dallas хотын талаар дуртахад Larry гинэт хуучин эхнэрээ санаж нулимсаа барьж дийлэлгүй салтынхаа талаар ярьж эхлэв. Тэрээр одоо хүртэл эхнэрээ мартаагүй гэдгээ хэлээд бүр ч эвгүй зүйлсийг ярьж орхино. Энийг сонссон Jake одоо явах цаг болжээ гэж хэлээд шууд л уулзалтаа дуусган гарч явлаа. Харин нөгөө талд Daniel Blanchflower найз бүсгүй Таниатайгаа болзож байв. Тэдний болцоо эхэндээ тунд ажгүй өрнөж байсан ч Тания согтож рестораны голд Даниэлийг бүжиглэхийг шаардсан шуугаан тарина. Даниэл угаасаа даруухан нэгэн болохоор бүхнээс уучлалтгүйсаар Таниаг гэрт нь хүргэж өгөв. Тания согтож игээрээ түүнийг гэртээ орохыг урьсан ч Даниэл илдгээр татгалзсан. Энэ хооронд Larry Jake-гээс уучлалт гуйхаар араас нь гарч ирэх ба Jake түүнд магадгүй хуучин эхнэр чинь ч гэсэн чамайг бодож байгаа байх. Зүгээр л залгаад үз гэж хэлээд машинаа асан явлаа. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машинаа авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машинаа урьдчилгаанд тооцсон барьцаалгах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьшлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Маргааш Даниэл ажилдаа ирэхэд яг тэр үед Jake ч мөн оффистоо орж ирэв. Хэдийгээр нэг байранд ажилдагч хоёр лифтээр дээшээ гардаг ажээ. Даниэл өрөөндөө очих замдаа хамт ажилдах хүндээ өөрийн бэлдсэн материалыг өгнө. Нөгөө хүн ноён үеэс алдаа гарвал их уурлна. Дахиад нягтлсан нь дээр. Гэхдээ Даниэл ямар ч алдаа байхгүй гэдэгтээ итгэлтэй байсан тул шууд л цаашаа явлаа. Даниэл цааш явахдаа туслах Клэйртэйгээ хальтхан мэдлээд өнгөрөх гэхэд өнөөх нь өөрт нь өнгөрсөн шин тохиолдсон явдлыг бүр хөлнийхэн нард гарсан тууралтыг хүртэл ярьж эхлэв. Даниэл иймэрхүү хувийн зүйлсээ ажил дээр ярих нь зохимжгүй гэж боддог тул үүнийг Клэйрт ойлгуулах гэж оролдов. Харин Клэйр дэндүү нээлттэй хүн болохоор сайн ойлгохгүй л байлаа. Өөр давхарт Jake ч гэсэн туслах Сиднейтэйгээ уулзсан. Гэхдээ мэдлэхгүйгээр шууд л яагаад хүмүүс өөрийг нь ганц бий гэж мэдээд байгааг асуув. Тэдний харилцаа илүү найзуудын түвшинд байх бөгөөд Jake өнгөрсөн орой болсон бизнес уулзалт нь дотор ард зайн болцоо шиг болоод хувирсан гэдгээс эхлээд бүхнийг Сиднейтэй ярилцсан. Энэ хооронд Jake-гийн хуулийн зөвлөх Вэнс гудамжинд буррито идэж байгаад хаахаж эмнэлэгт хүрэгдэж байлаа. Энэ мэдээ тэр дараа Air Cruise компаниар тарах бөгөөд зүгээр ажиллаа хийгээд байж байсан Даниэл одоо ахлах хуулийн зөвлөх Вэнсийн ажлыг түр хийхэр болсныг Сидней дуулгав. Даниэл хамт ажиллагчдынхаа хамт энэ мэдээг сонссон ба өмнө нь захирал Jake-тэй огтхонч таарч байгаагүй болохоор Даниэл нэр төрийн хэрэг ухааны юм бодоод байж байтал хамтрагчид нь нэг нэгээрээ захирал Jake-ийн хажууд юу хийж болохгүй, юу ярьж болохгүй зэргийг анхааруулж эхэлнэ. Үүнд нь өмссөн гутлынхын талаар ярьж болохгүй, амьсгаа авч болохгүй гэх мэт. Даниэл баг зэрэг айж угаад гүнзгий амьсгаа авч хаалгаар нь ортол өнөөх өөрийг нь айлгаад байсан Jake захирал нь үтсгэлэнтэй эмхтэй байж таарав. Даниэл дуу алдан манарх шиг болоод өөрийн мэдлэггүй гой гутал байна гэд хэлчихэн тэр. Өдөр нь тэд хамтдаа Air Cruise агаарын тээврийн компани гүйцэтгэх захирал Jake бизнесийн гэрээ байгуулахын тулд үйлчлүүлэгчтэйгээ унтсан гэх өрсөлдөгч Falcon Airlines компанийн захирал William Batны гомдлын дагуу уулзалт хийхээр болов. Энэ ярианы үеэр нэхэмжлэгч тал тасралтгүй Jake-ийг үгээр идэж бас гүтгэж байхад Даниэл юу ч ярихгүй дуугүй л суун. Даниэл огтхонч няцаалт хийхгүй байгаа нь Jake-ийг баг зэрэг бухимдуулав. Jake түр завсралгаа аваад Даниэлийг юу ч ярихгүй байгаад нь буруутгаж юу ч хийхгүй бол хална гэж уурлав. Даниэл маш тайвнаар хүсвэл халж болно. Гэхдээ санаа зовх асуудал биш байна гэдгийг ойлгуулад тэд эргэж уулзалтанда орцгооно. Даниэл нэхэмжил гаргасан талын асуултуудыг дуусгаад шууд л зөрүүлээд хүнд асуултуудыг тавьж эхэллээ.
Та яаж энэ мэдээллийг олсон юм? Хэн танд хэлсэн юм? Гэх мэтээр. Гэтэл Уильям Баттон тэр дараа төгдөрч гацаад баахан хэрэгтэй хэрэггүй зүйлс ярьж эхлэх бөгөөд бүр сүүлдээ Уильям Баттны хуульч нь шууд л ярилцлагыг зогсоож дараа үргэлжлүүлэхээр болов. Жеки ч сэтгэл нь хансан бололтой энэ эмсэглэн. Оройн ажил тарахаас өмнө Жеки хэсэг бодож байгаад Даниэлийг өрөөндөө дуудаж өдөр муухайш гаргасандаа уучлалт гуйв. Жеки албан ёсоор Даниэлийг өөрийн хүн гэж хүлээн зөвшөөрч цаашид хамтарч ажиллахаа хэлээд гар сунгахад Даниэлч гараас нь атгана. Гэтэл Даниэлийн нөгөөх нь боссноор үүнийг нь Жеки ч анзаарч хоёулаа эвгүй байдалд орцгоолоо. Үргэлж ухаалаг бас бодолтой байдаг Даниэлд энэ явдал бол байж боломгүй зүйл билээ. Жекигийн өрөөнөөс гараад явхдаа тасралтгүй хараал урсгаж бүр гэртээ ирээд унтаж чадахгүй зовно. Харин нөгөө талд мөн ялгаагүй унтах гэж байсан Жеки болсон явдлыг бодоод инээд алдсаар маргааш өглөө хүртэл Даниэл хинтээ ч юм ярих хүсэлгүй зүгээр л өрөөндөө бүгхийг хүснэ. Гэтэл Жеки түүнийг дуудуулж ахлах хуульч Вэнс одоо хүртэл эмнэлэг тэвтэж байгаа болохоор цаашид үргэлжлүүлэн хуульчаар ажиллуулахаар болсныг нь хэллээ. Даниэл хэд хэдэн удаа өчигдрийн явдалд уучлалт гуйж тэдний харилцаа баг зэрэг дээрдэнэ. Тэд дахиад санамсаргүй гар барих шахах үед хоёулаа анзаарч гарчуулах эрсдлийг зогсоолоо. Даниэл Жекигийн өрөөнөөс гарах үед Жекигийн нарийн бичиг Сидней тасралтгүйгээр Даниэл руу аль хэдийн ямар нэгэн зүйл болоод байгааг анзаарчихсан аяттай ширтэх бөгөөд энэ Даниэлийг баг зэрэг айлгаж орхино. Амралт эхлэхэд Даниэл шоронд очиж эгч Лизэтэйгээ уулзав. Энэ үед Даниэл Жекигийн талаар эгчтэй ярьж түүнийг ухаалаг бас хүчрхэг эмэгтэй гэж тодтогох ба Даниэл захиралдаа дурлсан байгаа нь ойлгомжтой байлаа. Ахлахуулч Вэнс эмнэлгээс гараад шууд л ажилдаа эргэж орон ирсэн даруйдаа одооноос Falcon Airlines компанитай хийх хуулийн дайныг гардаж явахаар болов. Даниэл очиж мэдлэхэд Вэнс өөрийгөө том нохой Даниэлийг бяцхан гүлэг гэх мэтээр ярихад Даниэл шууд л духгүй мэдрэмж аваад өрөөнөөс нь гарна. Вэнс шүүх хуралд зориулж бүтэн 200 хуудас баримтаа бэлдсэн байх ба Жеки шууд л Даниэлийг дуудуулж Вэнсийн бэлдсэн баримтууд бүтэх боломжтой эсхийг нь асуулаа. Даниэл хариуд нь энэ баримтуудыг шүүгчд өгвөл маш том алдаа болох болно гэж хариулв. Ямар ч тач тэд ямар нэгэн зүйл хийж Вэнсийн солиорлыг нь дарахаар болцгоолоо. Даниэлийг өрөөнөөс гарах үед Сидней шууд л Жекигээс "Чи Даниэлтэй унтаж байгаа юу?" гэж асуух бөгөөд энэ асуулт нь хоёр талтай. Нэгт Жекигийн сайн сайхны төлөө түүнийг эр хүнтэй уулзахыг нь дэмжиж байгаа. Учир нь Жеки хинтээч болцолгүй 4 жил болжээ. Хоёрт тохиромжтой цаг нь биш. Яг одоогоор хуулийн маргаан хийж шүүгтэлцэх нөхцөлд хүрчихсэн байгаа болохоор ажилтнтайгаа унтаж өвддөг гэх яриа Жекиг суудлаас нь огцруулахад хангалттай шалтгаан болно. Асуултыг нь сонсоод Жеки ч үгүй гэж үннээ хэлнэ. Жеки Сидней Даниэл хоёрыг дагуулan Вэнсийн өрөөнд очиж Falcon Airlines-тэй хийх хуулийн тулааныг Даниэлд өгөхөөр болсноо хэлэхэд Вэнс уурлаж энэ компанид хэтэрхий их зүйлээ өгсөн болохоор яасан ч өөрийн ажлаа өөр хүнд өгөхгүй гэж хариулаад өөрийг нь энэ хэрэгээс гаргавал ажилласаа гарна гэж сөрдүүллээ. Энэ асуудал Жекигийн хэрэгс хэтэрч бүр сүлдээ Air Cruise компанийн бүх удирдлагууд нэгдсэн хурал хийхээр болцгоолоо. Бусад захирлууд яасан ч Вэнсийг явуулж болохгүй. Тэр бол чухал хүн. Түүний ажлыг хинж танихгүй нусгаад өгнө гэдэг чинь солиорол гэж үзэх бол Жеки Вэнсийг алдаа гаргасан болохоор л ингэж байгаа юм гэж хариулав. Төд удалгүй гаднаас Air Cruise компанийн үүсгэн байгуулагч босс бас Жекигийн эцэг Ахмад Жек Круз орж ирнэ. Жек Круз өөртөө кофе ягалах зураа хүмүүстэй мэдлээд охин Жекиг Гордита буюу бяцхан бандагараа гэж дуудах бөгөөд охиныхоо талд бусад захирлуудын талд байгаа нь ойлгомжтой байлаа. Хөгшин захирлуудын хувьд Вэнс маш сайн хуульч, дээр нь нэмээд маш их гавьяа байгуулсан хүн ажээ. Хурал сүлдээ Жекигийн оронд илүү туршлагатай захирал тавих тал руугаа шилжих үед Даниэл босож өөрийгөө танилцуулаад Жекиг өмөрнө. Даниэлийн бодлоор Жеки л тэдэнд олон сая доллар олоход нь тусалж байгаа болохоор ядаж жинхэнэ алдаа гаргасан үед нь л түүнийг солих талаар ярих нь зүйтэй гэж өөрийн бодлоо хэлв. Энэ үед Жеки өөрийг нь өмөрч байгаа Даниэлийг хараад маш их баярлана. Сиднейч гэсэн босож Жекиг өмөрөв. Ахмад Жек Круз эцсийн шийдвэрийг гаргахдаа Falcon Airlines-тэй хийх хуулийн тулааныг Даниэлд өгөхөөр шийдвэрлэснээр бусад нь ч үг дуугүй зөвшөөрөв. Цаг хугацаа өнгөрөхөд Жек Даниэл хоёрын дунд дулаахан харилцаа үүссэн байх бөгөөд
Тэдний хэн ч төрүүлээд алхам хийхгүй ч нэгнийгээ зайнаас ажиглаж бас өднө. Энэ харилцааг нь Сидней ч анзаарч байсан болохоор аль болох шавар хаах гэж хичээсээр. Нэгэн хурлын үеэр үйлчлүүлэгчээс ирсэн өөр нэг гомдлыг хэлэлцэх ба шүүгч Air Cruise-ийн удирдлага болон шүүгдэгч нараа тусдаа уулзаж асуудлыг шийдгэж шийдвэрлэв. Жеки ихэндээ татгалзж байсан ч уулзалт Доминикан улсад болно гэдгийг сонсоод шууд л зөвшөөрнө. Учир нь Доминикан нь Карибын тэнгист байрлах нарлаг арлын улс болохоор Жеки хажуугаар нь амрахыг хүсжээ. Хэнийг хулчраа авч явах талаар яриа эхлэхэд Жеки шууд л Даниэлийг сонгоно. Жеки маш урдан Даниэлгээд хэлчихсэнд уур амьсгалч эвгүй болж Сиднейч тэр бусд нь ч тэр нэгэн зэрэг эвгүй байдалд орцгоолоо. Ямар ч тач тэд хамтдаа 2 өдөр нарлаг Доминиканд байхаар болцгоо. Даниэл нислэг болох өдөр тансаг онгоцоор ниснэ гэж бодож байсан ч илүү жижигхэн хувийн шахуу онгоц төвнийг өгтлээ. Даниэл угийн нисэх дургүй болохоор баг зэрэг сандарч эхлэхэд ядаж байхад нисгэгч нь Жеки байж таарна. Жеки нисээгөө удаж байгаа ч би чамайг тэнгэрээс унгаахгүй гэж хэлээд Даниэлийг тайвшруулна. Нислэгийн үеэрт анх удаа хувийн чанартай асуулт нэгнээсээ асууж хоорондын харилцаа нь илүү зузаарав. Доминиканд очиж уулзалт хийх үедээ хүртэл тэдний бодол асуудалт бус нэгэндээ л төвлөрсөөр. Уулзалт дуусаж зэрэгцээ байрлах тусын байрандаа ирэхэд Жеки хамтдаа хооллох уу гэж асуухад Даниэл огтхон чиргэлзэлгүй шууд л зөвшөөрнө. Нарлаг аралд зориулсан хөнгөн хувцас өмссөн хоёр эхэндээ хоол идэх гэж л гарсан ч удалгүй нэг хундаг цаашлаад олон хундаг коктейл ууж нэлээдгүй хаалж эхэллээ. Хөнгөн зүйлс ярилцаж намуухай энд бүжиглэж эхлэх тэр мөчөд тэд цаашид өөрсдийн хүслээ нууж чадлагүй үнсэлцэн хамтдаа халуухан оройг өнгөрүүлв. Өглөө нүглөөний цай хүргэж ирсэн үйлчлэгчийн догших дуунаар л орноосоо босож хамтдаа цайлах үедээ дахиж ийм зүйл хийхгүй шүү гэж тохиролцсон. Яг л хэзээ ч ийм зүйл болоогүй мэт. Маргааш нь Жеки хуулийн элцээр ирээд гэрээний хавтас дотор жижигхэн цаас авчуулан Даниэлийг оройн хоолнд урьлаа. Яг энэ үеэр Сидней түүнийг хуулийн хилцээс гарч ирэхийг хараад юу хийж явсныг нь асуухад Жеки чи одоо төрөх төгчгсөн хүн миний араас мөрдөхийн оронд гэртээ харж амар гэж тоглоомоор хэлв. Гэвч Сидней Доминиканаас ирснээс хойш Жекиг нэг л өөр болсныг нь анзаараад ямар нэгэн зүйл болоод байгааг мэдэж байгаагаа хэлнэ. Оройн Даниэл Жекигийн гэрт очиж хамт олох ба энэ үеэр тэд хоёр биенийхээ талаар илүү ихийг мэдж авна. Гэрийг нь сонирхож явсан Даниэл нэг өрөөгөр дүүрэн Английн эд зүйлс байхыг хараад гайх бөгөөд Жеки үнийг зүгээр л тоглоом гэж тайлбарлав. Гэтэл удалгүй Даниэл Английн хааны хамгаалагчийн хувцас өмсөд гарч ирэхэд Жеки инээдээ барьж дийлэхгүй бүр хүүхэд шиг л баярлана. Тэд цаашид болцохоор шийдсэн ч харилцаагаа хэнд ч мэддэхгүй нууцлахаар тохиролцлоо. Тэр цагаас хойш боломж гарах бүртэл хамтдаа болцож цагийг өнгөрөөхөөр болов. Нэг өдөр далан эрэг дээр хамтдаа сууж байхдаа Жеки маргааш ямар төлөвлөгөөтэй байгааг нь Даниэлаас асуухад хувийн ажилтай гэж довчхон хариулсан нь Жекид баг зэрэг сэжиг төрүүлнэ. Маргааш нь Даниэл шоронд очиж эгч Лизитэйгээ уулзан өөрт нь хайртай бүсгүй гарч ирсэн тухайга хэлэхэд Лизи дүүгээ ингэж аз жаргалтай байхыг нь хараад үнэхээр их баярлав. Даниэлийг гарч явсны дараа Жеки хамгаалагчаас зөвшөөрөл авч Лизитэй уулзахаар орлоо. Лизи ч Жекитэй хэсэг ярилцаад дүүд минь үргэлж сайн хандаарай гэж захина. Харин Жекиг гарч ирэхэд Даниэл аль хэдийн гадаан нь хүлээж байлаа. Тэр өөрийг нь дагаж мөрдсөнд уралсан бол Жеки ч бас зөрүүлээд Даниэлийг ихчийнхээ талаар өөрөөс нь нуусан гэж гомдоллож эхэллээ. Ингээд тэр хоёрын хооронд анхны том маргаан өрнөж Жеки уурлаад явчихав. Удалгүй Air Cruise компанийн хэвлэлийн баг хурал эхэлж Жеки компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдэж байтал нэгэн сэтгүүлч Falcon Airlines-тай холбоотой шүүх хэргийн талаар асуув. Жекийн асуултыг Даниэлд шилжүүлэхэд тэрээр уг нэхэмжлэл ямар ч үндэслэхгүй бөгөөд тэд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлнэ. Харин Жеки сандарсандаа би хамт ажилладаг хүнтэйгээ, үйлчлүүлэгчтэйгээ, ажилтнтайгаа, хуульчтайгаа гээд хинтэн ч унтахгүй хэмээн ам алдан хэлчихнэ. Аз болоход тэд нөхцөл байдлыг арай гэж намжааж чадлаа. Хурал дууссаны дараа ажилтнууд нь хүртэл энэ хүнд нөхцлөөс маш сайн гарлаа гэж хоёуланд нь баяр хүргэв. Харин Жеки өөрийгөө дотроо харааж байлаа. Удалгүй тэр хоёр ярилцаад өөрсдийн харилцаанаасаа болж компани асуудалд оруулж болохгүй гэж үзсэн салах шийдвэр гаргана. Хэдий хоёулаа ингэхийг хүсэхгүй байсан ч
тэдэнд өөр гарц үлдээгүй бололтой. Маргааш нь хурал дээр Жеки Даниэлийг хоцорсныг нь хэлэхэд Даниэл Falcon Airlines Далласын нисгуудлын гарцуудыг зарцаах хүсэлт гаргасныг дуулгав. Жеки сандран ямар ч үнээр хамаагүй болиулах хэрэгтэй. Гэхэд Даниэл аль хэдийн эсэргүүцэл гаргаад шүүгч хүсэлтийг нь хэрэгсэхгүй болсон болохоор ажилдаа ирэхдээ ганцхан минут хоцорчихлоо гэж хариулна. Тэд цаанаа л нэгэндээ хүйтэн хандаж байгаа нь хэний ч нүдэнд ойлгомжтой байлаа. Удалгүй Сидней Даниэлийн өрөөнд орж Жекитэй яг юу болоод байгааг нь асууж тэднийг унтдаг байсан уу гэж лавлав. Энэ нь Сиднейд маш чухал. Ягаад гэвэл хэрвээ тийм зүйл үнэхээр байсан бол Жеки ажлаа ч алдаж магадгүй маш том асуудалд орох юм. Даниэл няцаах гэсэн боловч Сидней хайртай гэдгээ нууж болдог. Харин муудалцснаа хизээч нууж чаддаггүй юм гэж хэлээд Жекиг захирал байх гэж хинээс ч илүү хүчээж байгаа болохоор түүний хөдөлмөрийг нураахгүй байсан нь дээр гэх мэтээр Даниэлийг шахаж эхлэхэд гинэт төрх өвдөлт нь эхэлчихв. Даниэл сандарч ширээгээ цэвэрлэж эхлэхэд Жеки ч бас хурж ирнэ. Гэтэл Сидней тэр хоёрын хооронд юу болсныг үннээр нь хэлэх хүртэл төрөхгүй гэж зөрүүдэлсээр. Даниэл Жеки хоёр ямар ч дотн харилцаа байхгүй гэж хэлсэн ч Сидней юу юугүй төрөх гэж байгаа ч Доминиканд ямар нэгэн зүйл болсон байна гэд дүлхэхгүй хашгирч эхлэн. Аргагүй болсон Жеки бүх болсон явдлыг ярьж өгснөөр Сидней тайвширч удалгүй эрүүл сарвал охин төрүүлв. Хэд хоногийн дараа Жеки ажилчдаа Сидней офис дээр хүүхдэд төрүүлсэн талаар ярьж байтал Сидней өөрөө ажилдаа хүрээд ирнэ. Бүгд л түүнийг амрахыг зөвлөсөн ч тэр огтхон ч зөвшөөрсөнгүй. Удалгүй Жеки Уильям Баттон уулзах санал тавьсныг Даниэл Сидней хоёрт хэлээд очих хэрэгтэй эсэхээ асуув. Хэсэг ярилцаад тэд магадгүй бууж өгөх гэж байгаа. Эсвэл компанийг нь худалдаж авах санал тавих байх гэж үзээд уулзахыг зөвлөнө. Жеки Уильям Баттонтай уулзахад тэр Далласын гарцуудыг сулж өгөхийг хүссэн ч Жеки эрс татгалзав. Уильям ч энэ шүүхээр ялахгүйгээ мэдчихсэн болохоор өөр төлөвлөгөөтэй гэдгээ хэлээд хувийн мөрдөгч Жүүлийг дуудана. Гэтэл Жүүлийг их мөрдөгч эмэгтэй нь Даниэл Жеки хоёрыг Доминиканд байхад өглөөний цай оруулж өгсөн үйлчлэгч нь байж таарав. Жүүли дугтуу гаргаж ирэхэд Уильям Жекиг хэдэн сарын турш мөрдүүлсэн нь тодорхой болох бөгөөд эцэст нь хэрэг болох зүйлээ олсон гэдгээ илэрхийлнэ. Жүүли баг зэрэг санаа зовсон өнгөөр үнэн дээр та хоёр их сайхан хос юм байна гэж хэлээд дугтуг өгөв. Жеки дугтуг нээхэд Даниэлтэй үнсэлцэж байгаа, хамтдаа болзож байгаа бүхэл зургууд нь дотор нь байлаа. Ингээд Жеки ажлаасаа гарсан Ванстер очиход тэр одоо Бурита зардаг машин дээр ажиллаж байв. Мөнгөгүй болсондоо биш, үнэхээр хүсэж байсан болохоор л Ванс түргэн хоол зарж байгаа ажээ. Нэмээд хоол сайн зажилж сурсан гэлээ. Жеки Вансийг хүүхэд байгаасаа мэдэх болохоор яах талаараа асуухад Ванс Жекид зүгээр л зүрхээ даг. Хүн бүрийн дотор хариулт байдаг юм. Би тэрийг сонсох гэж 40 жил зарцуулсан гэж зөвлөв. Удалгүй Даниэл Жекигийн өрөөнд орж ирээд ажлаасаа гарах өргөдлөө өглөө. Учир нь энэ зургнууд ил болсноос хойш Даниэл Жекиг өмгөөлөх боломжгүй болно гэсэн үг. Энэ нь л тэдэнд үлдсэн цорын ганц сонголт. Даниэл өөрийн хуулийн фирмд ажиллахаар болсон гэдгээ хэлээд гарах гэж байснаа гинт эргэн харж чи үнэхээр гайхалтай захирал. Гэхдээ яагаад ганц хүнээр өөрийгөө ингэж удирдуулахыг зөвшөөрöd байгаа юм гэж асуув. Жеки Уильямын талаар ярьж байна гэж бодтолоо. Даниэл би түүнийг биш аавыг чинь хэлсэн юм гэж хариулна. Даниэлийн бодлоор Жеки шиг хүн байхад аав нь ердөө л компанийн бэлэг тэмдэг төдий зүйл. Энэ үг Жекиг нэлээд бохимдуулж Даниэлийг өрөөнөөсөө гарахыг хүсв. Удалгүй Жеки Сиднейд огцорхоор шийдснээ хэлээд үргэлж дэрэгдэн байсанд нь талархна. Харин Сидней Даниэл дээр очиж яагаад Жекиг ганцаараа ингэ орхиж байгаа юм? Тэр одоо ганцаараа энэ бүх асуудалтай нүр тулахаар болчиход байна гэж хэлээд Даниэлийг зэмлэж тэд хэсэг маргалдана. Ярианы төгсгөлд Сидней Даниэлд нэгэн хавцтай бичиг баримт өглөө. Нөгөө талд Жеки аавтайгаа олон жил өөрийг нь удирдах ирсэн талаар ширүүн маргалдаж эхлэхэд Ахмад Джек Круз энэ бүхнийг өөрөө эхлүүлсэн гэдгээ хэлв. Жеки хариуд нь өдөө олон жил дампуурлаас чинь сэргийлж бүх ажлыг чинь хийсээр ирэхэд та намайг хүн болгоны нүдэн дээр Гордита гэж дууддаг. Би бүхнийг хийж байхад хүмүүс намайг одоо ч эцгийнхээ өвөр дээр суудаг жоохон охин л гэж хардаг. Гэх мэтээр дотроо байсан бүхий л зүйлээ ил гаргав. Эцэг нь энэ бүхнийг мэдж байгаагаа хэлээд би чамайг гайхалтай захирал гэж хэлж байгаагүй гэж юу? Гэхэд Жеки нэг ч удаа хэлж байгаагүй.
гэд яваад өглөө. Энэ хооронд Даниэл шинэ ажлынхаа хурал дээр сууж байсан ч бодол нь өөр газар байлаа. Тэр гинэт ажилласаа гарч байгаагаа мэдэгдээд Жекийг хайхаар шууд л гараад явчихна. Харин тэр үед Жеки хэвлэлийн баг хурал дээр огцрох тухайга зарлах гэж байв. Хэвлэлийн баг хурал эхэлж Жекийг яг огцрох талаараа ам нээх гэж байтал гинэт Даниэл орж ирээд бүх хүний анхаарлыг өөр дээрээ татлаа. Жеки хэлэх зүйл байгаа бол яг одоо хэл. Гэхэд Даниэл ганцаарчлан ярив гэв. Жеки зөвшөөрлгүй яриагаа үргэлжлүүлэх гэхэд Даниэл маш чангаар хүн бүрт сонсогдохоор би Жекитэй унтсан гэд шууд л хэлчихэн тэр. Дараа нь Уильям одоо бүгд мэдчихсэн болохоор өнөөх зургнуудаар юу ч хийж чадахгүй болсон гэж тайлбарлаад Жекийг огцрохгүй байхыг хүсв. Даниэл тэдний харилцаа зүгээр ч нэг 6 цэнгэлийнх байгаагүй. Илүү их хайран дээр тулгуурласан байсан гэд бүр анх гар барихтаа ч эргэтнээ боссон талаараа хэлнэ. Хүмүүс дуу алдахад Даниэл анх удаага ийм нөхцөлд байгаа болохоор юу хэлэхээ мэдэхгүй байна гэж хэлээд гол зүйлдээ оров. Тэр нь Жекийг битгий ажилласаа гар чи ажилдаа хэнээс ч илүү гэх санаа. Энэ үед Ахмад Жек Круз ч босож Даниэлийг дэмжиж хэрвээ Жеки явбол би ч бас явна гэж мэдэгдэв. Дараа нь Даниэл Жеки чи нэг удаа надаас үргэлж үннийг хэлж байгаарай гэж гуйж байсан. Тэгвэл одоо үннийг хэлье гэв. Даниэл хайртай гэдгээ Жекид илчилж насан эцлэх хүртлээр түүнтэй хамт байж дараа төрөлдөө өтмөр хоёр болж төрсөн ч хамт байхыг хүсэж байгаагаа бүх хүний өмнө хэллээ. Эцэг нь ч өөрийг нь хүлээн зөвшөөрч хайртай хүн ч хараа илчилсэнд Жекигийн сэтгэл хөдлөж баг зэрэг зочирдолтонд орно. Ингээд Жеки огцрохгүй гэдгээ зарлаж хамтрагчтай нэгэр бүлийнхэн гэж хэлээд өөрсдийг нь дарах гэсэн хинтээч үзэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлв. Дээр нь нэмээд хуулийн талаар бидэнтэй өрсөлдөх гэж байгаа бол сайн хуульчтай болсон чинь дээр. Ягаад гэвэл надад шилдэг нь байгаа. Гэхэд танхим дүүрэн хүмүүс түүнийг дэмжинэ. Харин энэ үед хэвлэлийн баг хурал шууд үзэж байсан Falcon Airlines компани захирал Уильям Баттон зурагтаа унтраа гэж орилж байлаа. Жеки эндрээс бууж Даниэл дээр очиод ажил болон компани алдах эрсдэл байгаагаа хэлэхэд Даниэл би чамайг тэнгэрээс унгаахгүй гэж хариулна. Ингээд тэд үнсэлцэхэд танхим даяар алга дашилт нийжгэнснээр Office Romance кино өндөрлөн.